Тэгээ надтай ерөөсөө сайн хүн таарахгүй тий. Би ингээ зөндөө олон хүмүүстэй ингээд яж надтай ерөөсөө сайн хүмүүс, зөв хүмүүс ерөөсөө таардаггүй яах вэ гэл ингээл асуу штэ тий. Тэгээд ингээ яриад үзсэн гут тий өмнөх хүний дандаа буруутгсан байдалтай ч юм уу тэр хүндээ гомдол найрлаагүй ч байт юм уу тий. Тэр хүнийгээ ярихаараа уйлаад байдаг ч байт юм ингээл илхэн харагдаж байгаа байхгүй ингээл сонсоход тий. Та хуучин харилцаагаа дуусгаагүй. Гэхдээ бид өөр чи аль хэдийн салцсан шүү дээ. Юу яриад юм бэ? Аль хэдэн жилийн өмнө салцсан шүү дээ, тэ ингээл. Одоо өстө хамаагүй болсон гэл ярина л да, тэ. Гэхдээ сэтгэл дотор нь, тэ, бодол оюун санаан дотор нь, дурсамжийн дотор нь, ухамсар дотор нь тэр харилцаа салаагүй байж байгаа байхгүй. Тэр хуучин харилцаа нь нөгөө дараагийн учирсан хүмүүс тэрэ үргэлжлээд явж идэг. Тэрийг хүмүүс анзаардаггүй. Тэгэхээр зүрхэн хүрдэн дээр те тэр нэг цэвэрлэхгүй бол хизээч та сайхан хантай сайн хантай учирдаггүй маа. Тэг гимтлэрээ сонголтуудыг хийгээд яваад идэх юм аа. За бүгдэнд нь энэхүү өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бидний ярих сэдэв болохоор бидний 7 хүрд энерги авра бидний амьдралын сонголт шийдвэр гаргалтанд хэрхэн нөлөөлдөг вэ? Мөн дээр тэр тусмаа бидний хайр дурлал, soulmate, twin flame, заяаны хан гих мэтлэн бидний хайр дурлалын сонголтууд дээр хэрхэн нөлөөлдөг талаар ярихад бэлэн боллоо. За баярлалаа. Маш гоё сонирхолтой сэдвээр ярилцсан байна хоёлаа. За би өмнө нь болохоор энэ зөвхөн зүрхэн хүрдийг л хайртай холбож ойлгодог байсан. Тэгвэл одоо энэ 7 хүрд олуулаа энэ ямар нэгэн байдлаар хайртай холбоотой байна гэсэн үг үү те? 7 хүрд маань өөрөө илүүдэлтэй байж болдог, илүү дутагдaltaй байж болдог, алдагдaltaй байж болдог те. Гэдгээсээ шалтгаалаад хэд ичгээр ямар сонголтуудыг хийгээд байгаа, дутчаараа ямар сонголтуудыг хийгээд байгаа. Бидний доод 3 хүрд яг ямар хамааралтай, дээд 3 хүрд нь голд нь байгаа зүрхэн хүрд яг ямар хамааралтай ингээд илүү дэлгэрүүлж ярина. За бид нар болохоор зүрхэн хүрдийг зөвхөн хайрлагтай холбодог. Тэгэхээр бид нар зүрхэн хүрд рүүгээ орж амжаагүй байхдаа, зүрхэн хүрдийнхаа бүр хэрэгцээг хангаагүй байхдаа зөвхөн доод 3 хүрднийхээ хэмжээсээр зөвхөн хүмүүс тэр сонголт шийдвэр гаргалтууд хийгээд харилцаа холбоо үүсээд алдаатай оноотой шийдвэрүүд гараа авчиад байгаа байхгүй. За тэгэхээр хоёлоо бүр үндэс сүрднээс нь аваад үзье л да тий. За үндэс сүрдний заяагч шалтгаан нь болохоор амьд байх гэсэн хамгийн гол зүйл нь. Амьд байхын тулд бидрийг дэлхийтэй бат бөх холбож өгдөг зүйл. За дэлхий дээр оршин тогтнолыг бат бөх байр суурийг тодорхойлдог. Тэгэхээр би амьд байхын тулд хэрвээ миний амьд байх тэр инстинкттэй амьд байхын тулд амар тайван байдал алдагдсан байх юм бол би багасаа айцтай. Ялангуяа хүүхдүүдийн эхийн хөвлөд байхад те хүүс нь гологдох. За эрэгтэй хүүхдтэй болно гэсэн чи эмэгтэй хүүхдтэй төрчдөг те. Тэнгүүд эмэгтэй хүүхдийн гол жоох ингээл аав ээж нь ингээл дотроо яг үндэ ингээл тэ сэтгэл ингээд жоох нэг юм сонирм за яах вэ одоо ингээл ямар ч хүүхдээс яах вэ гэл нэг тиймэрхүү энэ мэдрэмжээс ахуулаад бид нар баг багаас ахуулаад амьд байх оршихуй маань өөрөө халдагдаад ирчихээрээ бид нар өөрийн ирэхгүй тэр 7 хүрдний ялангуяа тэр үндэс хүрдэнд тэр нэг алдагдал тэр нэг гэмтлүүд шууд үүсчихэд байгаа байхгүй. Мөн дээрэс нь эхийн хөвлөд байхад нь ээжийнх нь сэтгэл санааны байдал, эрүүл мэндийн байдал, айдас, сэтгэл хөдлөлийн мэдрэмж, сонголтууд нь ямар байхаас шалтгаалаад дахиад бид нар тэр үндэс хүрд бүр анханасаа гэмтэлтэй төрдөг тийм тохиолдлууд гарч ирж байгаа. Тэгвэл энэ дээрээс бид нар яг энэ үндэс хүрд дээр тэ нас бийгүүцээд амьдралын ханаа сонгоход тэ хайр дурлал дээр хосоо сонгоход биднэрт ямар асуудал гараад байгаа вэ гэхээр энэ хүнтэй байвал би аюулгүй байх юм. Би айцгүй байх юм байна. Би энэ хүнтэй байвал миний одоо материалын байдал, амьдрал бат бөх болох юм байна. Гэт хүчтэй хүнийг сонгох гээд байдаг. Өөрийг нь хамгаалах хүнийг. Тэгэхэд өөрийг нь хамгийн анх тэр хүчирхийлээд ч юм уу их хөвчлийн одоо бага наснд авч ирсэн хүчирхийллүүд үнс сүрдэнд гэмтэл болж очдөг л доо. Тэнгүүд бага насндаа одоо шил аав нь ч юм ах нь ч юм уу тэ эргэн тойронд нь одоо муухай авиртай, уур уцаартай, өөрийнх нь одоо амьд байх байнгын айцтай байдлаар өсөгдсөн байх юм бол тэр хүн чинь өөрөөс нь хүчирхэг хүн байгаад байгаа байхгүй. Тэг хүчирхэг болохоор хүчирхийлээд нь штэ тэ өөрийг нь. Тэнгүүд том болоод буцаага тийм хүчирхэг хүн намайг хамгаална гэдэг мэдрэмжээр дахиад тийм хүчирхийлэгчийг сонгож байгаа гэдэг. Уг нь бол яг ийм хүнтэй суухгүй шүү гэж боддог мөртлөө яг амьдрал дээр яг тэр хүнтэйгээ суудсан байгаа тийм. Одоо ингээл манай аав ээж одоо жишээлбэл одоо аав жишээлбэл арх уудаг тийм болохоор одоо манай аав жишээлбэл тийм байсан юм байсан. Би тийм л хүнтэй суухгүй дээ гэж бодож байгаа л яг амьдрал дээр гарангуут яг тэр хүнтэйгээ суудсан байх тохиолдлууд ер нь байдаг штэ тийм. Маш их бай. Тэр нь юу вэ гэхээр далд ухамсарт нь яг тэр танил дотн мэдрэмжүүд суугдсан байдаг. Нөгөө ааваасаа авдаг байсан мэдээж аав нь одоо хүчрхийлдэг юмсан цаана мэдээж нэг юм
жоох хүүхдэд тийм хайр бол байгаа штэ. Тэгэд нөгөө дассан мэдрэмж. Тэр дассан мэдрэмжээрээ сонголт шийдвэр гаргалтуудыг хийчихэж байгаа байхгүй. Нөгөө тэр нэг харгислал ч юм уу, тэр нэг уур уцаар ч юм уу, тэр өөрт нь ойрхон санагдаад байдаг. Тэгээд нөгөө нэг эмэгтэй хүмүүс хөвчлэн дандаа муу залуучуудыг те ингээд сонгочоод идэв штэ те. А энэ болохоор яг заавал тийм гэмтэлтэй ч юм уу хүчрхийлэлтэй нэг тийм хамааралгүй л те. Юу вэ гэхээр тэр муу залуучуудаас хамгийн гол нь юуг аваад байгаа юм бэ гэхээр тэр хүчрхэг гэдэг мэдрэмжийг энэ намайг хамгаална те. Эн чин лаг юм чи юм ингээд дандаа нэг юм тим шийдвэрүүдээр сонголт хийчихэд байна гэсэн үг. Эмэгтэй хүн өөрөө бие даасан байдал дээр өөрөө өөрийгөө аваад явахдаа ялангуяа энэ аюулгүй байдал амьд байх гэдэг юм дээр эрэгтэй хүнийг бодвол арай жоохон сулд ороо штэ тий. Тэнгүү тэр талаасаа өөрийн ирэхгүй тийм альфа эсвэл юм дайчин эсвэл ууртай эсвэл омголон ч байт юм уу. Тим хүмүүс рүү ингээд сахилахгүй жоохон муу залуучуудыг сонирхчод байгаа байхгүй. За нөгөө айдсгүй байх, аюулгүй байх, амар тайван байх юм наалтагдсан тохиолдолд яг эсрэг дүрдлүүгөө орж сонголт шийдвэр гаргаад байгаа юм тийм ээ. За тэгээ энэ дээрээс одоо ингэж би энэ хүнтэй байх юм бол би ерөөсөө л те аюулгүй л байх юм байна. Би амар тайван байх юм байна. Надад айдас мэдрэгдэхгүй юм байна гэд хүчтэй тийм жоох уур уцаартай хүмүүсийг сонгочж байгаа байхгүй. За үнд сүртэн дээр ингэж байна. За дээшээгээ үржихүн хүрдэн дээр. За үржихүн хүрд маань бидний ерөөхдөө бол үржих, хуваагдахтай, хуваагдлын энергитэй. За тэнгууд үржихийн тулд гэдэг талаасаа илүүтэйгээр таашаал гэдэг зүйл. Бидний хамгийн их бидрийг одоо ингээ те дүүргдэг, тухайн агшинд дүүргдэг зүйл болохоор таашаал гэхгүй. Тэнгууд богино хугацааны таашаалаар сонголт шийдвэр гаргалтуудыг хийждэг. Бидний одоо 5 мэдрэхүү байж байгаа сте. Харахад энэ хүн гоё харагдаж байна те. Энэ одоо бүсгүүдээ энэ эмхтэн өстой гой царайлаг юм аа гэд зөвхөн царай хараа сонгочдөг те. За эсвэл ингээл нэг эмхтэйчүүд маань те том одоо өндөр залуучууд том бие хаатаач байт юм уу? Эсвэл гой царайлагч байт юм уу те? Зөвхөн тийм байдлуудаар үрчүү хүрд дандаа таашаалыг сонгодог. За эсвэл те энэ хүнтэй байх юм бол энэ хүн надад таашаалыг өгч бэлгийн таашаалууд гих мэтлэн байдлуудаар таашаалыг их хвчлэн сонгодог. Тэгээ энэ дээр болохоор урт хугацааны ирээдүгээ харахгүйгээр, ирээдүгээ төлөвлөхгүйгээр хамтын тэр одоо холбоос, энергитэй бид хоёр хамтарч амьдрал юу болох вэ гэдгийг харах тийм ямар сөхөө байхгүй зөвхөн тийм нэг юм сонсоход гоё те нэг юм гоё юм ярьдаг байвал те эсвэл ингээд нэг юм гоё харагддаг байвал эсвэл надтай их гоё хүрлцдэг байвал ч байт юм ингээд зөвхөн тийм мэдрэхүүнүүдийнхаа таашааллын шинжтэйгээр сонголтуудыг хийчихэж байгаа байхгүй. Энэ тэгээд буцаагаад нөгөө богино хугацаанд асар их хохиролтой байгаад идэг шүү дээ тий. Тэгэхээр ингэхгүй тулд одоо тэгээ яах шаардлагатай гэсэн үг. Тухайн хүн өөрөө өөрийнхөө төр тухайн одоо нэг юм өөрөө таашаал хөөдөг байдалтай байгаад байна гэсэн үг. Үрчүүн хүрд нь өөртөө хангагдаагүй байна гэсэн үг байхгүй. Өөрөө өөрийнхөө төр урт хугацааны тэр тайван байдал амар амгалан тий. Урт хугацааны өөрийнхөө төр амьдралыг бүтээсэн байдлууд нь байхгүй. Ялангуяа хит залуу байх тусмал иймэрхүү сонголт илүүтэй тэрлүүгээ сонгодог. Ер нь ингээд нэг 30 мууч төхөд 30 гараад ирэхээр нэг амьдралд арай нэг өөр сонголт шийдвэр гаргалтуудыг хийдэн штэ тий. Өмнө нь болохоор 30-аас өмнө чинь болохоор нэг ингээд заа нэг ингээд ер нь л нэг царайлаг левел болчихж байна гэдэг шиг тий. Өндрөл левел болоо гэж. Өндрөл левел болоо гэж тий. Зөвхөн тийм сонголт. Тэнгууд 30 гарсны хар дээр нэг алдсан нэг эмэгтэй юм уу залуучуудтай ер нь бол нэг юм арай өөр юм хардаг болоод эхэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар яг энэ таашаал гэдэг зүйл маань бидний төр зургийн допамин тий. Төр зурдаал бид нар тэрийг өгч байгаа. Бид нар таашаалт төрөлхийн өөрсдөө донтогч байхгүй. Тэгэхээр үрчүүн хүд бүх донгуудыг хариуцдаг. За тэнгууд дурлал өөрөө донгийн нэг хэлбэр байхгүй. Хин нэгэнд донтож байгаа хэлбэрийг бид нар дурлал гэж гоё эвтэхнэр хэлж штэ тий. Тухайн хүний одоо царай зүс байд юм уу, би хаав юм уу, харилцаанд байд юм юу нь байдیں۔ Тэр зүйлдээ донтож байгаа хэлбэрүүд. Тэгэд хид тэр хүнийхээ хамааралтай болчдөг. Нөгөө донтолтон дээр чинь жишээлбэл арх тамхич байд юм уу, мансууруулах бодис ч байд юм уу, эсвэл идэж уух чинь байд юм уу. Тухайн зүйлээс хамааралтай болчдөг доо. Гэдэг шиг нөгөө хүнийхээ хамааралтай болчдөг. Таашаал их авахд тэрэнд нь болоод зөвхөн амьдралын сонголт шийдвэр гаргалтуудыг хийчихэж байна л да. Тэгээд тэрийг өөрийн болохгүй бол юу ч хамаагүй золиослох тийм асуулт нь юу гэхээр би энэ одоо энэ төр зургийн таашаал урт хугацааны амгалан тайван байдал уу? Өөрөөсөө ер нь эргэн тойронд таашаал аваад байгаа гоё санагдаад байгаа зүйлсүүдээ асуу. Төр зургийн таашаалууд бидрийг дандаа хүчрхэг байдлаас холдуулж идэг. Бид нар жинхэндээ тэр одоо нэг удаадаа чихэртэй байгаад үзлээ. Би чихэргүй байхдаа уг нь амгалан тайван байсан. Нэг удаа би чихэр үдээд үзчихэж байгаа байхгүй.
Тэгээ дараа нь би чихэргүй байж чадхаа болцсон байхгүй. Би чихэртэй байж байхдаа уг нь яаж тэр чихрийг өөрөө бүтээх вэ? Яаж тэр чихрийг олон болгодог ухаанаа олж авах хэрэгтэй байсан. Тэгсэн дараа нь чихрээ хин нэгэн буцаагаад авах үед би найзгүй, би нөхөргүй, тэ? Би одоо хамт олонгүй болж байгаа энэ жишээнүүд байна л да, тэ. Тэгэхээр тэр төр зургийн таашаал шүү гэдгээс санаад, тэ. Энэ төр зурих уу эсвэл урт хугацааных уу? Тэгээ урт хугацаанд байлгаж байгаа зүйл маань өөрөө биднэрт амгалан тайван байдлыг төрүүлдэг юм байна л да. Бүх таашаалуудын цаана дандаа айдас нуугддаг. Дахиад нэг үрчгүүд үрчгүүрт нэг гэмтэлтэй холбоотой. Ягаад тэгэхээр тэр таашаал авсан зүйлээ байнгын хэрэглэж, байнга өөртөө нь байлгахыг хүсдэг. Энийний цаана эсрэгээрээ юу болдог гэхээр байхгүй болчвол яана. Тэ? Энэ надаас одоо ингээд явчвал яана. Тэ? Энэ таашаал надад ирэхгүй болчвол яана гэдэг шунлуудыг одоо гаргаж ирж эхэлж байгаа байхгүй. За тэгвэл дахиад тийшлээ наран сүлжээ үрдэн дээр. За наран сүлжээ хүртмөн болохоор өөрөө өөрийгөө батлах. Өөрөө өөрийгөө ууг нь өөртөө батлах ёстой хүртэхгүй. Тэнгууд бусдад батлах гад эхэлдэг. Бусдаар дүүрэх гэд эхэлдэг те. Хин нэгэнд магтагдах гад, тоогдох гад, хүлээн зөвшөөрөгдөх гэд те. Ууг нь өөрөө өөртөө тэр мэдрэмжийг авах ёстой хүртэхгүй. Тэнгууд чинь би юм мэддэг шүү, би их чаддаг шүү. Тэ би лаг шүү, би мундаг шүү. Бидний эгог харивцж чинь. Тэнгүүд би өөрийгөө баталж чадахгүй дотроо нэг юм мэдээд идэг чадаад байдаг те. Эсвэл мэдэхгүй чадахгүй байгаадаа шатаадч байд юм уу те. Ингээд бусдаас тэрийг хүчээр авах гад байдаг. Яаж ийж байгаад л тэрэндээ хүржил байвал ямар аргаар нь хамаагүй болчихж байгаа байхгүй. Тэр дотроо өөрийнхөө тэр бүрэн дүүрэн мэдрэмжээ авахын тулд би хүчтэй хүн шүү, би хүлээн зөвшөөрөгдсөн шүү, би үнцэнтэй хүн шүү гэдэг мэдрэмжээ авахын тулд юу ч хамаагүй хийж эхэлдэг. Анхнаасаа ягаад энэ мэдрэмж төрд юм бол? Ягаад ингэ магтуулах гад тэгээд бусдад таалагдах гад ингээд хүн өөрөө ерөнхийдөө бол ойлгогдох хэрэгцээн дээр оршин тогтнодог. Бүх хүн шүү. Яаж иж байгаа л хүн болгон ямар нэгэн байдлаар хин нэгэнд ойлгогдохыг хүсээд байдаг. Тэ? Өөрийгөө ойлгуулах гад байдаг. Эсвэл ямар нэгэн зүйлийг л ойлгох гол байдаг. Энэ өөрөө гэрлийн хууль юм байна л да. Орчлон ертөнц тэр чигтээ өөрөө гэрлийн хуулийн дотор амьдарч байгаа. Тэнгүүд гэрэл маань тасралтгүй нэг бол ойн, нэг бол ойлгоно. Энэ зүйлээрээс хамаарат хүн болгон өөрөө өөрийгөө л мэдрхийг хүсэж байгаа байхгүй. Анхнаасаа энэ ингээд байдаг зүйл хүн болгонд сүнс болгонд угаасаа байдаг зүйл. Жохно хэмжээнээсээ хитрх багдах. Эсвэл одоо наран сүлжээ хүртэн хит ихсчихлээрээ те. Одоо яадаг вэ гэхээр ингээл те би л мэддэг, би л чаддаг, би л мундаг гэдэг. Багасчлаарээ яадаг вэ гэхээр өөрийгөө илэрхийлэхгүй бусдын сонголт шийдвэр гаргалтуудыг дагаж явдаг. Хит багасчлаарээ. Энэ хит багасдаг тохиолдол нь хайр дээр нэлээд байт юм шүү те. Байдаг. Тэр одоо нэг аав ээжийнхэн таалагдсан хүнийг сонгох ч юм уу, найз нөхдөйхөө зөвлөсөн хүнийг ч юм уу те. Тэдний одоо өөрийн үзэл бодол шийдвэр сонголтгүйгээр те зөвхөн бусдын үзэл бодол шийдвэрээр дандаа амьдардаг. Хит багасчлаарээ. Дутагдaltaа болоод алдагдaltaа болоод ирэхээрээ тэгж байгаа байхгүй юу? Яаж одоо тэнцвэрийг хангаж явах вэ тэгэхээр? Тэгэхээр ууг нь бол багаасаа те ер нь бол доод 3 хүртийг 7 нас хүртэл ууг нь дүүргэцсэн байх хэвээр хүртээ. Зөв. Тэнгүүд одоо энэ наран сүлжээ хүртэн дээр баг бахаас ахуулаад жижиг зүйлсүүдийг зөвөр чаддаг болоод те одоо нэг гэрээ цэвэрлэх, за нэг аяг тавгуугаа хоол хийх ингээд олон зүйлийг яг чаддаг болох тусмаа өөртөө тэр дүүрэн мэдрэмжүүдийг авдаг болдог. Хаач бие аваа явцдаг те. Тийм хүмүүс цаанаасаа дотроосоо өөртөө ихтэй болж эхэлдэг юм байна л да. Тэнгүүд тэр чаддаг зүйлсүүд, мэддэг зүйлсүүд баг болоод ирэх тусмаа аяндаа өөртөө итгэх байдлууд нь сулраад бусдын хүчрхэг байгаа ч юм уу те чаддаг хүмүүсийг аялтан дагах шинжтэй болчдөг. За тэнгуут одоо эн чинь нэг хайр дурлал дээр ороод ирнэ штэ. Наран сүлжээ өртөн дээр сонгож байгаа хүмүүс энэ хүнтэй байвал одоо би хүчрхэг болох юм байна. Тэ энэ хүнтэй явах юм бол миний ажил үс бүтэх юм байна. Миний зорилго биелэх юм байна. Би мундаг болох нь би л энийг л дагаад явах юм бол ингэх юм байна. Их хвчлийн одоо жишээлбэлтэй ингээл лаг баян үнэтэй эсвэл олонний танил үнэтэй ч юм уу эсвэл хүчрхэг хүнтэй суучвал миний энэ ажил ингэж сайхан бүтээд ингээд гоё явах юм байна. Гэх мэтлэн байдлуудаар ингээд тиймэрхүү сонголтуудыг хийцдэг. Тэгээ энэ доод 3 хүрд илүүтэй тухайн хүн өөрийнх нь төлөө оршоод байгаа хүрд байгааз дандаа өөрлөн чиглэсэн хүрд ууг нь бол.
Тэгсэн чинь бид нар энэ 3 хүрд өөрийнх нь төлөө байгаад байна шүү дээ уг нь бол. Тэгсэн чинь энийгээ дандаа гадны хамааралтай болгож, бусдын хамааралтай. Гэмтгээрээ дандаа Бусдын хамааралтай болгочдөг. Уг нь энэ 3 хүрдээ өөрөө өөрийгөө дүүрэх буюу нөгөө гэрээ зас одоо биеэ зас гэдэг чинь байгаа даа шүү дээ тий. Би өөрийгөө амьд байлгачлалт. Амьд байх, аюулгүй байлгах чаддаг байх ёстой тий. Би өөрийнхөө таашаалыг зөв зохицуулж чаддаг байх ёстой. Би өөрийнхөө таашаал авч болох зүйлсүүдээ өөртөө өгч чаддаг. Тэрийгэ тэнцвэртэй байлгаж чаддаг. Би олон зүйлсүүдийг мэддэг чаддаг те. Энийгээ бодтоор өөртөө үйлдэд өөртөө батлаад дүүр мэдрэмжийг авцсан. Миний дотор шаталт байхгүй. За яг ингэ ярьсан чинь үнэхээр яг хайр дээр айгүй их нөлөөлт юм байна те хүрднүүдийн. За дээшлийн хоёлаа зүрхэн хүрдэн дээр. За зүрхэн хүрдэн дээр одоо их гоё одоо зүрхэн хүрд маань өөрөө угаасаа яг гоё хайрын хүрд байж байгаа шүү дээ те. Доод 3 хүрд нь хангагдаагүй хэрэгцээ шаардлага нь хангагдаагүй бол зүрхэн хүрд бусдаас хүсэх ойлгогдох зүйлсүүд нь сонио өөр болоо явцдаг байхгүй тий. Ингээл те энэ хүн л одоо жишээл ойлгогдох хэрэгцээтэй гэсэс зүрхэн хүрд маань. За тэнгуү зүрхэн хүрд дээр ингээд те энэ хүн одоо ингээд намайг ингэчих юм бол те тэгчих юм бол гэхээс илүү тэгэхээр зөвхөн өөрийгөө бодно. Нөгөө доод 3 хүрд нь хангагдаагүй болохоор өөрлөгөө чиглэсэн хэвээр байгааз. Намааг л ойлгоос. Намааг ойлгохгүй байна. Тэ? Энэ хүн би ингэж яах чинь тэхгүй байна. Илүү гомдолсон тэ. Ингээд нэг юм бусдаас хитрхи ихийг хүссэн. Дандаа авах хүсэл ирмэлцэлтэй. Зөвхөн өөрөө л ойлгогдох хүсэл ирмэлцэлтэй болоод эхэлждэг. Дутмагшилтай болоод ирэхлээр илүүдэлтэй болоод ирэхээр яадаг хит их илүүдэлтэй болоод ирэхээр өөрийгөө орхиод дандаа бусдыг ойлгоод л тэ. Бусдын төлөө байгаад л бусдад өгөөд л өөрөө хохироод яваад идэг хүн болоо яварчдаг. Хэцүү байгааз тийм. Тийм байна. Аль аль нь байд юм байна. Тэгэхээр тэнцвэртэй байдал нь юу гэхээр нөгөө хүний ойлгоно, өөрийгөө ч ойлгоно, өөрийгөө ч хайрлна, аль алийг нь орхигдуулахгүй. Өөрийгөө ойлгож чадсан хүн бусдыг ойлгож чаддсан байна л да. Тэгэхээр хайрлагдах хэрэгцээ гэдэг маань өөрөө ойлгогдох хэрэгцээ байхгүй. Бид нар ялангуяа зүрхэн үрд одоо хосын сонголт шийдвэр гаргалтууд дээр те бид нар нөхрөө ихнэрээ ойлгохгүйгээр хайрлаад үзээ л да те. Боломжгүй юм биш. Тэгээд ихнэрүүд ч юм уу эмэгтэйчүүд дандаа хөвчлээ ингээд одоо хүсдэг зүйл нь юу гэхээр те чи намайг ойлгохгүй. Чин тэгээд ойлгож л байж тэгэл чи намайг өрөөс бүрэн гүйцэд ойлгохгүй нэгэ те. Тэгээд яг юу ойлгуулах гэдэг эмэгтэй хүмүүс өөрсдөө бас мэддэггүй те. Яг тэгээд юуг яавал яг гүйцэд ойлгоцсон гэж авч үзэх гээд байгаагаа бас мэддэггүй. Тэгэхээр юу гэхээр бүрэн ойлгоно гэдэг ухагтхан босод хүнд байдаггүй зөвхөн өөрөө өөрт чинь байдаг юм аа. Эрэгтэй хүмүүс болохоор чи надад итгэсэнгүү гэдэг байхгүй. Наран сүлжээ өртөн дээр байгаа даа шүү дээ. Чи надад итгэсэнгүү тий. Чи надад итгэжүүл би одоо жишээлбэлтэй ингээд дэлхийгч өргөхөд бэлэн байна гэл тий. Надад чи л итгэчих гээл хөвчлэн тий. Итгэл хүсдэг. Өөрийгөө хүчрэх байдлыг мэдрэхийг хүсэж дээ эрэгтэй хүмүүс. Эмэгтэй хүмүүс болохоор ойлгох хүсэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө бүрэн гүйцэд ойлгоогүй бол хизээч бусад хүн танаас илүү ойлгоно гэж байхгүй байхгүй. Тэг өөрийгөө бүрэн гүйцэд ойлгохын тулд одоо өөрлөгөө яаж орох вэ? Өөрийнхөө юуг ойлгох вэ? Өөрийнхөө одоо жишээлбэлтэй бүр бага наснаас ахуулаад яаж амьдарч ирсэн 5 м хүүгээр одоо ингээл дүнгиж хамгийн анх төрөхөд нэг сав байлаа гэж бодъё л дээ. Энэ саванда үдийг хүртэл бүх хийсэн оруулсан 5 м хүүгээр авсан зүйлсүүд чинь сэтгэлд чинь оюун санаанд чинь даалт тухамсар чинь ингээд бичигдээд үлддэг юу ч мартагддаггүй. Тэгээ юу ч мартагддаггүй байхад хүмүүс яадаг вэ гэхээр гэтээ би одоо ингээл одоо жишээлбэл ингээд над дээр зөвлөгөө авах гэдэг ирж байгаа хүмүүс ингэдэг байхгүй ингээд би ингээд мартмаар тий би ингээд өмнө ингээд энэ хүнд ингэж хайртайгаа би ингэж гомдсон тий би одоо үзий хаад чинь би ингэж чинь би ингээд охирцсонтэй ингээд би одоо энэ хүнийг л мартмаар тий би хэлдэг байхгүй юу ч мартагддаггүй та энэ хүнийг чөлөөлөх боломжтой гэж байгаа байхгүй тэгээд чөлөөлнө гэдэг нь юу хэлээд нэхэр тухайн савыг хууч муухай дурсамжнуудаас цэвэрлээгүй байдлууд тэр хүнийг уучлж чадаагүй тэр хүнийг сургамж гэж хүлээж авч чадаагүй тэр хүн л амьдралынх нь ганц зүйл байсан юм шиг дараагийн харилцаанууд тэр өмнөх харилцаанууд нь одоо шууд нөлөөлөл. За дахиад ярил л та тий зүрхэн хэлбэртэй юм сав байлаа гэж бодъё л та бидний одоо яг энэ зүрхэн дээр тий. За энэ савн дотор одоо өмнө нь би одоо 10 жилдээ одоо жишээлбэл нэг одоо
эмэгтэй хүнтэй ч юм уу тэ эрэгтэй хүнтэй ингээд үерхцэн. Тэндээсээ анхдагч тийм хайр дурлалын анхны хайрын мэдрэмжүүдийг авцсан. Тэр нь одоо сайн муу эрэг сөрөг дурсамжуудтай тэ. За эндээс ахуулаад миний энэ саунд дотор тэ нэг тодорхой хэмжээний 10% та анхдагч мэдрэмжүүд ороод ирчихэж байгаа. За дараа нь оюутан багтаа ч юм уу бас нэг хүнтэй суугаад салж нийлээл тэ. Энд дээрээс ахуулаад тухайн хүндээ хитрхи их дурлж хайрлсан байдал буцаагаад үзий ядалт болоод хуурчдаг ихэвчлэн тэ. Тэг ингээд савнууд нь өмнөх харилцаа, өмнөх хүн нь одоо ч бил өөрийг нь өөрт нь гар хүрдэг ч юм уу, муухай харилцдаг ч юм уу, араар тавьдаг байсан бол тэр мэдрэмжнүүд нь, тэр дурсамжнууд нь тэр мэдээллүүд нь далд ухамсартад нь өөрийнх нь ухамсарт нь нөлөөлчдөг шууд. Сонголт шийдвэр гаргалтуудад нь шууд нөлөөлчдөг. Тэгээд яадаг вэ гэхээр нөгөө гимтлэрээ нөгөө хүнээ нэг бол орлуулж эсвэл шал эсрэг туйлын хүмүүсийг хит их хайчж байт юм уу те. Тэгэд одоо ямар нэгэн байдлаар сонголт шийдвэр гаргалт хийцэн байлаа гэж бодоход нөгөө хүн өмнөх хүнээс авч ирсэн тэр айдсууд тэр одоо тавгүй байдлууд тэр дурсамжууд хэцүү харилцаанууд дахиад гарч ирэх вэ гэдэг айдснаасаа болоод яг л тэр хүнээ дахиж бүтээгээд эхэлдэг. Чи намайг одоо орхиод явууч, чи намайг хуурах чинь үү, чи яг арх ухах чинь үү гэвэл тасралтгүй тэр хуучин мэдрэмжээрээ нөгөө хүнтэй хандаад байдаг. Тэгээд нөгөө хүн нь хизээ сэтгэлийг нь дүүргэж чаддаггүй. Яагаад вэ гэхээр өмнө нь тэр энэ савнд нь орж ирсэн байгаа тэр мэдээлэл дурсамжууд нь гүйцэд анхаагтаагүй байж байгаа. Тэнгүүд тийм одоо жишээлбэл 70% та 80% та тэр хүнийг тавьж явуулаагүй те чөлөөлөөгүй болонгууд чинь үлдсэн 100% байлаа гэж 30% дотроо тэр том одоо дахиад шинэ хүнийг багтаах гээд оролдоод байдаг. Боломжгүй байхгүй. Тэгээ надтай ерөөсөө сайн хүн таарахгүй. Тэ би ингээ зөндөө олон хүмүүстэй ингээд яж надтай ерөөсөө сайн хүмүүс зөв хүмүүс ерөөсөө таардаггүй яах вэ гэл ингээл асуу штэ тэ. Тэгээд ингээ яриад үзсэн гут тэ өмнөх хүнээ дандаа буруутгсан байдалтай ч юм уу тэр хүндээ гомдол нь харьлаагүй ч байт юм уу тэ. Тэр хүнийгээ ярихаараа уйлаад байдаг ч байт юм ингээл илхэн харагдаж байгаа байхгүй ингээл сонсоход тэ. Та хуучин харилцаагаа дуусгаагүй. Гэхдээ бид өөр чи аль хэдийн салцсан шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Аль хэдэн жилийн өмнө салцсан шүү дээ, тэ ингээл. Одоо өстой хамаагүй болсон гэл ярина л да, тэ. Гэхдээ сэтгэл дотор нь, тэ, бодол оюун санаан дотор нь, дурсамжийн дотор нь, ухамсар дотор нь тэр харилцаа салаагүй байж байгаа байхгүй. Нөгөө нэг тархин дотор чинь түрээсгүй амьдраад байгаа шилээ шүү, тэ. Яг тэгэл байж байгаа. Тэгэд тэр хуучин харилцаа нь нөгөө дараагийн учирсан хүмүүс тэрэ үргэлжлээд явж идэг. Тэрийг хүмүүс анзаардаггүй. Тэгэхээр зүрхэн хүрдэн дээр тэр нэг цэвэрлэхгүй бол хизээч та сайхан хантай, сайн хантай учирдаггүй маа. Тэг гимтлэрээ сонголтуудыг хийгээд яваад идэх юм аа. Гэдгийг л тодтогох хэрэгтэй болчиход байгаа. За тэгэхээр чөлөөлтийг бол нөгөө яг тэр хүн чөлөөлт хийгээд хийж чадахгүй л хальта тий. Тэгэхээр тэрийг бас тусгай коуч тасгалжуулагчаар зааварчлуулад хийх үү яах вэ? Тэр болохоор яг сургалтын дээр бүр яг нарийн дэс дараалалтайгаа нүүдчтийн одоо нэг сургалтын дээр 1-2 дугаар хичээл дээр угаасаа яг эхнийх нь чөлөөлт хоёр дахь нь хайр гэж орж ирдэг байхгүй. Тэгэхээр аяндаа бүр гүнээр нь бүр эн чин зөвхөн одоо жишээлбэл одоо энд одоо нэг зүрхэн үрд гимтдсэн дээр биш бүр аав ээжийнх нь хайр дурлал руу орж эхэлдэг байхгүй. Тэн дээрээс анхны хайр сэтгэлтэй холбоотой мэдээллүүдээ авч ирсэн байгаа. Тэнгуутаа хамгийн анх ихэн хөвлөд байхдаа ямар хайр мэдрэмжүүдийг авч ирсэн гэд бүр тийшээгээ норж засах шаардлагатай болдог. За их сонирхолтой болж шүү те. Яг харахгүй сонголт шийдвэр гаргалтанд маш их нөлөөлд юм байна. За дээш л хоёлаа. Хоолой хүрдэн дээр одоо яг энэ сонголт шийдвэр гаргалтын дээр яаж нөлөөлөд байна? За хоолой хүрдэн дээр болохоор за хоолой хүрд маань өөрөө энэ босод 6 хүрднийхаа юу дутагтаад байгаа, юу илүүтэд байгаа, юу болоод байгаа, болохгүй байгааг хамгийн гол нь илэрхийлж өгөх ёстой хүрд гэсэн шүү дээ тий. За хит их хаагдснаасаа болоод ихэр өөрөө өөрийгөө илэрхийлж чадхаа болчдөг. Уг нь дотроо болохоор те ингээд нэг юм бодоод байдаг, хүсээд байдаг. Тэгтээ тэрийг гаднаа илэрхийлдэггүй. Тэг хилээгүү дотроо хоримтлуулаад явсаар байгаад хилж амжаагүй зүйлсүүд нь өөрт нь нөлөөлж байгаа зүйлсүүд тийм үү. Тэнгууд хүнтэй ярилцаж ойлголцож чадхаа болчдөг. Тэгээ энэ хоолой урдны гэмтэлтэй хүмүүсийн ихэнх зүйлсүүдэнтэй ингээд нэг юм зөв бэлэгтний шинжтэйгээр хайрлалт юм байна л да. Ямар сонирхолтой. Тэр нь яадаг вэ гэхээр нөгөө нэгтэй ингээд гинтхэн ингээд нэг юм гинт том асуудал гаргаад ирдэг. Удаан хоримтлуулж явжгаад гинт те. Тэгээ чи тэгчихгүй яасан ингэчихгүй яасан те ингээл хизээн нь энэ гараад ингээд бүр ингээд шоконд ормортой ингээд хаанаас хизээнээсээ энэ гараад ирвэтэй ингээд тэгээ чи өөрөө мэдчихгүйс илэрхийлээгүй одоо шилбэл те нөгөө хүнийгээ шууд ойлгочихно гэж боддог. Тэг их байт юм шүү яг сонс. Тэг ингээд нөгөө нэгтэй ингээд сонтой ингээд
өөрөө хэлээгүй яриаггүй те. Өөрөө өөрийгөө ойлгуулаагүй. Тэгсэн мөртлөө чи намайг ойлгохгүй, чи тэгчихгүй яасан ингэчгүйсэн гэд бүр сүлд нь том юм болгоод гаргаад ирнэ те. Тэнгуут одоо нөгөө нэг эсрэг хүүснийх нь хүн сонсохдоо те. Энийг надад өмнө хэлээгүй шүү дээ. Ийм болж ирсэн үү те. Ийм хэцүү байсан ч юм. Ингэн тэгнэ гэдгийг хэлээгүй байж исэн мөртлөө одоо яагаад ийм юм яриад байгаа юм болоо. Би зүн бэлгтэн биш шүү дээ гэдэг байхгүй те ихэвчлэн. Тийм болохоор өөрөө өөрийгөө илэрхийлж амжаагүй гэс болоод нэгдүгürt хоёрдугаарт гэх юм бол те одоо нийгмийн байр суурь хүн одоо юу ч мэддэг байж болно, чаддаг байж болно. Өөрийгөө илэрхийлж чадахгүй бол нийгэмд эзлэх байр суурь чинь шууд ганхаж эхэлдэг. Тэгэхээр нийгэмд эзлэх байр суурийг одоо тодорхойлдог болохоор хоолон үр дээр одоо зүрхэн үрднээс ахуулаад ууг нь яг гоёороо байх юм бол те нөгөө хүний ойлгоё те өөрийгөө ойлгуулъя, хамтын ойлголцлыг, хамтын хайрцлыг бий болгож штэ. За тэгээ явжсэн бол хоолон үрднэр энэ хүнтэй би хамтын зориг те хамтын амжилт гэдэг зүйл рүү одоо харж эхэлдэг. Тэрлүү тэмүүлж эхэлдэг хамтын амжилт. Би ингэж тусалж энэ надад ингэх юм байна те бид өөр ингээд хамтын амьдралын төлөвлөлтүүд нэг тодорхой гоёор гарч эхэлж байгаа байхгүй. Тэнгууд чи энэ дээрс хамгийн гол нь хоорондын илэрхийлэмж ярилцаж ойлголцож чаддаг байх. Хоолон хүрдэн дээр дахиад сонсох гэдэг ухагтхан гарч ирнэ. Тэр бол айгүй түгээмжлэг те. Нэг нь давнгаа дандаа яриад байна те. Нэг нь дандаа сонсоод байвал нь асуудалтай байхгүй. Харилцан ярилцаж ойлголцож чаддаг байх байдал бол хоолой урдны маш чухал зүйл нь. Ялангуяа энэ хайр гэдэг сэдв дээр шүү дээ тий. Бас нөгөө эмэгтэйчүүд нэг гоё хөнгөнсөн хоолойнд аяг их татагддаг шүү дээ. Энэ шууд утгаараа одоо бас энэ сонголт шийдвэр гаргалтанд нөлөөлөх. За одоо энэ хөнгөнсөн хоолой болохоор ерөнхийдөө энэ бүдүүн баргил хоолойг болохоор хүмүүс болтой шууд итгэл тий хүч гэж хүлээж явдаг. Шууд далд ухамсартай байна. Шууд тийм програмтай байдаг. Тийм болохоор ингээд тийм хөнгөнсөн хоолойтой одоо манай одоо нэг одоо цэрэн болд ах ба штэ тэ ингээл тэр хоолой моолыг сонсохоор тэ ингээл зүгээр хоолыг сонсоол тэ царин мөрөө хамаагүй гэдэг. Бусдын дараа дараагийн асуудал тэ. За тэгэхээр ер нь бол энэ хүнтэй байвал бидний хамтын амьдрал за одоо ингээд зүрхэн үрднээс ахуулаад хамтын гэдэг ухагтхан орж ирж байгаа. Одоо би биш хамтын гэдэг ухагтхан зүрхэн үрднээс энэ хүнтэй хамтарч амьдрал би тэр одоо хамттай ингэх юм байна. Би ингэх юм байна тэр хүнд их юм байна. Хамтын мөрөөдөл маань ингэх юм байна зорилго. За одоо энэ байдал дээр за тэгээд илүүтэй ойлголцох гэсэн шүү дээ. Ярилцаж ойлголцож би бинийгээ сонсож чаддаг. Хойлоо нэг ярилцчээ те. Хойлоо нэг энэ дээр нэг яриад ярилцаж чаддаггүй хосууд цаашдаа амьдралд нь өсөлт дэвжилт ерөөсө гардаггүй. Аливаа асуудал хэрүүл маргаан хосын дунд мэдээж болноо гарч ирдгээ. Огт байхгүй болчих юм бол энэ асуудалтай. Тодорхой хэмжээнд байдаг. Гэхдээ бүх тэр үл ойлголцлын ард тэ хэрүүл маргааны ард эргээгээд ярилцаж чаддаг, ойлголцож чаддаг байх юм бол харилцаа дараагийн түвшинд очиж идэг. Илүү бат бөх болж ирдэг. Тэгэхгүй хүмүүс чинь за нэг нь хуучилчихдээ штэ. Тэнгуүтэ дараа нь тэрнийхээ талаар ярилцахгүй. Тэнгуүт харилцаанд нь өснө дэвжилт гарч ирэхгүй байхгүй. Дараагийн шатнд гарахгүй. Тэгээл нэг хуучин юмдээ байгаад идэг. Харилцаа дараагийн түвшинд гарахгүй болохоор би бинээс уйдна, залхна. Тэгээд зүгээр нэг юм хамтран амьдрах чиг болчдөг. Хоорондын бие биенэр үгүй гэсэн тэмүүлэл байхгүй болчдөг. Тэгэхээр энэ ярилцах, ялангуяа өөрийгөө илэрхийлэх, юу болоод байгаа болохгүй байгаагаа хоолой бүр дээр ялангуяа эхнэр нөхөртөө үннээ хэлдэг байдлуудыг. Гэтэ яг дотроо юу болоод байгаагаа өөрөө сайн мэдэхгүй хүн гадна талд өөрийгөө илэрхийлж чадахтаа жоохон тутмаг байх юм шүү. Тэгэхээр үндсэндээ бол хүн тэр чигтээ өөрлөгөө өнгөж өөрлөгөө орохгүй бол ер нь хэцүү байгаа сте тийм ээ тийм. Тэгээ энэ дээр бас нэг сонирхолтой байна л да. Нөгөө хамтын зорилго, хамтын хүсэл мөрөөдөлтөй байх хэрэгтэй гэдэг чинь гэтэл чинь нөгөө эхнэр нөхөр хоёр нэг тус тусдаа салбарчиж гэдэг юм өөр зүйл хийгээл яваад идэг. Энэ хоёрын одоо хамтын зорилго нь. За тус тусдаа салбар гэдэг дээр одоо гой сонирхолтой юм яригчтэй. За ихэвчлэн манай эмэгтэйчүүдтэй тусдаа салбар нь гэртээ байдаг байхгүй. Хүүхдээ хараад те. Салбар нь штэ уг нь өөрхийд. Тэгээд нөхрүүд маань ихэвчлэн гадуур дотор ингээл ажил хийгээ явж байгаа шүү дээ. Тэгээ нөхрүүд ажил хийгээд яваад орж ирэхээр цалин мөнгө төрөгтэй амьдралын дээшлээд ирэхээр би л н амьдралыг авч явж гин гэж ярьдаг байхгүй. Би л н амьдралыг нуруундаа өрөө би л н амьдралыг чи авч явж гин. Тэгээ ингээл тэнгуут чин те тэгвэл өөрөө хөхтэй харалтаа те. Эхнэрүүд одоо шууд тэгэн шүү дээ те. Тэгвэл өөрөө хөхтэй харалтаа. Тэ. Энэ
арт талд бүх юмнуудыг хариуцааг бол одоо чи ямар юмараа ингэж явах ингээл энэ бол хэрүүл маргааны шинжтэй болчихж байгаа. Энийг эсрэгээр нь байрын сольчил доо те. Хэрвээ эрэгтэй хүн өөрөө ухаантай те. Юугаар дүүрдэг, яаж чинь ажил үйлс маань бүтэж байгаа вэ гэдгийг их нэртэйгээ холбож ойлгож чадах юм бол энийг хамтын үүрэг оролцоо гэж харж чадах юм бол те. Гэртээ ирэнгуутаа за мөн хайрынхаа хүчинд л миний ажил өстө сайхан дэлгэрээ явчихин та. Энийг сонссон эмэгтэй хүн яах вэ те? Улам хичээнтэй. Тэнгууд эмэгтэй нөөрөө те миний ханил зүтгээд байгаа болохоор гэд гэр ор маань амгалан тайван эрүүл те элбэг хангалуун сайхан байна. Аль үүнэгтэй нэг аяг хоол эдтэй ингээд хоол нь халуун байгаа ш. Тэг ингээд зарим ихнэрүүд нөгөө нөхрөө ажилдаа гарахтаа ингээд хэлж байгаа үг аваа хоолооны өнгө өргөлт уналт энэ юмнууд бүгд маш чухал байхгүй. Тэг энийг ерөөсөө ойлгохгүй. За өнөөдөр цалинчин бун те. За гараа тайчих чинь цалингаа шууд авчирна штэ. Гөлөчөөд арх хугаад алга болоо авчив. Ингээд гаргаж байгаа байдал нэг өөр. За одоо тэнгуут нөгөө талд нь бас нэг эмэгтэй хүн гарч ирэнтэй. Яах вэ гэхээр минийх нь өнөөдөр сайхан ажиллаад үргээд ирээрээ арай орой хайр нь одоо нэг гой халуун хоолыгээ дуртай хоолыг нэгээ байж хувц сандрын засал ингээд нэг гаргаж байгаа мэдрэмжтэй. Ингээд юу гэхээр итгэлийг өгөөд гаргачихж байгаа байхгүй. Тэнгуут чи ингээд гүлсээр новшимч арх угаад ороод ирв гэж хэлэх бол угаасаа эхнэр нь тэр хүнд ямар нэгэн мэдрэмж итгэлийг өгөөгүй штэ. Эр хүнд алдах юм байхгүй байхгүй. Тийм байгааз. Тэг гараад явж байгаа за эхнэр угаасаа тэгсэн чи ямар хамаатай юм те ингээл хамаагүй ууждэл явчих штэ. Цалин мөнгө төрөөр ууждээ ч тийм үү тоглож наадаад мөрөгддөг л хаалга болчихсон. Ямар нэгэн эхнэрээсээ гарахтаа тэр нэг хайрыг дүүрэн мэдрэмжийг итгэлийг аваад гарчин гуч нэг юм алдах юмтай болчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг юм жишээ байдаг штэ ингээл те. Найз хайр нэг гарчаад ирэнгүүт гар. Тэг амар игүй яг гар гэдэг юм уу гарахгүй гэдэг юм уу. Найзуудтайгаа ингэ тэг. Яг ингэ нэг юм зөвшөөрөөд байгаа юм уу зөвшөөрөхгүй байгаа юм уу ингэ нэг юм хилчглэр ингэ нэг айгүй айцтай гааз. Яг энэ шигтэй ингэ зөвөр өгөх тэр дүүрэн мэдрэмжийг хайрыг өгж гаргаж чаддаг байвал тэр эхнэр нөхөр хоёр харилцсан бие биенийхээ дэмээр явж байгаа шүү гэдгээ нөгөө хүмүүстэй эргэн одоо хажуудахтаа байнга сануулж явж ивэл энэ дээр нэг гоё чухал ойлголт гарч ирдэг л дээ. Юу вэ гэхээр өрдөх тэ манах гэдэг хоёр хугтхан байдаг байхгүй. Та хэн нэгний юуг нь өөрт нь сануулна тэр байнгын өрдөгдөж идэгөө. Тэр улам асаж дүрлцэж идэгөө. Чи байнгын арх хуудагтай, чи байнгын мөрөөдтэй тоглоом тоглодог. Чи одоо шил байнгын арчаагүй, чи байнгын дороо, чи байнгын ингэдэг гэл муу юмнуудыг нь сануулад байвал тэр улам бадраад дүрлзээд идэг байхгүй. Энэ муу талуудыг манж бас цохилтой байхгүй. Өөрт нь юуг сануулна тэр л өрдөгдөн. Тэгвэл давуу талыг нь, сайн талыг нь, зөвийг нь, гоёыг нь, хүчрхэг байдал зүтгэснийг нь, ямар хүлс хүч зориулсныг нь те хичээгээд байгааг нь өөрт нь сануулад байвал тэр хүн цаашаа тэр нь дэвжигдээл өртөөд мандаад яваад идэг. Дүнгууд бид нар ч юм болохоор эсрэгээрээ байгаад байгаа зү те. Тийм байна. Манах зүйлээ өртөөд өрдөх зүйлээ манаад яваад байгаа байхгүй. Уг нь санаа нь бол тийм эс. Тэгэхээр сайн зүйлсүүдийг нь өрдөөч. Тэгээ тэрэн дээр зүч нэмээч те, түлээ нэмээч те. Муу зүйлсүүдийг нь манаач буюу өөрт нь те чи өнөөдөр ингээд алдсан ч гэсэн те. Гэхдээ минийх нь ингэж хичээдэг шүү дээ. Өнөөдөр алдсан ч гэсэн те. Чи цаанаа нэг ийм хүн шүү дээ. Дотор байгаа тэр хүнд нь итгэхэд байгаа байдал. Тэгэхээр өрдөх манах гэдгийг бид нар маш сайн санах хэрэгтэй. Та юун дээр нь төвлөрнө? Муу дээр нь төвлөрвөл тэр нь цаашаа дивжээл яваад байна. Сайн дээр нь төвлөрвөл та амьдралыг сонголт яг ухамсартаа сонгох гэж байгаа. Яг ямар байгаа юм? Хажуудах хүнээ те. Тэр чинь л яг улмал бадраад явнаа. Өрдөж манхаа жоохон зөрүүлээд тэгээд ивэл яаж нэг үнсэд гаргачмаар юм шүү дээ. Яаж нэг те тэврээд гардаг, үнсэд гардаг те. Тийм. Тэгэхээр ажил үс нь хамаагүй сайн бүтдэг гэдэг нэг юм шүү дээ. Би бол яг ихнэрээ бол яг гарахтаа заавал үнсдэг байхгүй. Тэгээ орой орж ирээ заавал үнсдэг. Тэгээ тэр чинь бас нэг үнсэлтэнд бас нэг секунд байгаа гэсэн шүү дээ. Тэгээ нэг тэр секундэд те бас нэг хэдэн секунд үнсгээс шалтгаалаа тийм мэдрэмж, тийм өөртөө ихтэй дүүрэн хүчтэй байх гэдэг юмсууд байгаа шүү дээ. За маш сонирхолтой байлаа. Сая таны ярьсан зүйлсүүд. За хойлоо дэшлээ. Одоо нөгөө мэлмийн үрдэн дээр. За мэлмийн үрд болохоор ч нэг танин мэдэх гэсэн шүү дээ те. Танин мэдэх. Нөгөө хүнийхээ зориг, хүсэл, мөрөөдлийг өөрийнхтойгоо уялдуулж төлөвлөдөг байдал, тооцоолдог байдал.
Нөгөө хамтын зорилго гэдэг чинь бас энэ. Тэр чинь бүр тодорхой наривчлалтай гарч ирж байгаа байхгүй. Нөгөө хүнийхээ алдаа оноог нь буруу зөвийг нь те яахлаарэ яачдаг ингээд бүр би бинийг ингээд нэг бүрэн мэддэг болоод ирдэ штэ те ингээд нэг хорн гараад хосууд нэг удаан яваад ирэхээр те. Ингээд мэлмийн урдны харилцаан дээр байгаа хосууд ихэвчлэн хамтарч юм хийх. За хамтарч юм хийхгүй маа гэхэд би биенийхээ ажлыг ойлгодог, хүнддэгдэг, тэрийг нь дэмждэг, ямар нэгэн байдлаар оролцож чаддаг. Тийм байдаг. За тэгээд хамтын амьдралын төлөвлөлт гэдэг зүйл. Хамтын амьдралын зорилго нь бүр тод болоод. Тэгээ би биенийг нөгөө хараад ойлгоно гэдэг нь шүү дээ, тий. Харцаараа ойлголцоод за манай одоо тэр маань тэгчин да тий. За ингээд нөхөртөөгөө нэг уцаар ярихад л их нартыг уцаар ярихад л за миний ань жоохон тэгччтэй гэд дотроо мэдэрч идэг. За нэг жоохон бүр хизээ язааны нөгөө хүнээтэй хамт байгаа тэр амьдарч байгаа хүнийхээ мэдрэмж, мэдээлэл, алдаа оноо, буруу зөв бүх мэдээлэл нь бүр ингээд тархинд нь бүрэн суудсан байдал. Бүр зэгцэрсэн бахна. Бүр зэгцрээд боловсроод тий бүр ингээд тэгээ ийм байдал дээр байгаа хосууд маань хамтын амжилтуудыг шууд бодит амьдрал дээр бий болгоод эхэлждэг шууд. Хамтын амжилт. Ингээд нэг юм ингээд зөв хос зөв хүмүүс хооронд амьдрах тэгэхээр амьдрал нь ингээд цаанаасаа нэг гоё өргөдөөд цэцэглэл гоё яваад идэв штэ тий. Тэгэд энэ нь болохоор яг зөв хүнтэй суух гэслүүтэй энэ одоо амьдралд чинь ийм 7 хүртнүүд ийм асуудлууд байгаа бол эдрийг хамтарцсаад хамтдаа өсгөөд явж болдго юм аа. Тэгээ бүр ингээд нэг олон жил амьдарсан хосууд чинь яг энэ саяны энэ үе шатуудыг даваад эхэлдэг байхгүй. Яг эдгээр чинь хугацаа байгаа юм шиг л. Тодорхой хэмжээний хугацаатай. Яг тэгээд дийдэг юм шиг санагдав. Тэгээ энэ 7 хүртнүүд яг ялангуяа хосын харилцаан дээр хоорондын хамааралтай нэг цул болж эхэлдэг. Нэгнийх нь хүртэн гэмтэлтэй бол нөгөөдөө нөлөөлж эхэлдэг. Би биенийхээгаа нэг нь илүү нэгэнд тутвал дүүргэж эхэлдэг. Харилцан би бинийгээ нөхөж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр мэлмийн үрдэн дээр байгаа хүмүүсийнх тэгэхээр одоо амьдрал нь ингээл цаанаасаа цэцэглээд идэг байх нь шүү дээ тий. Тийм байна. Тийм хамт нэг 20-30 жил амьдарсан хүмүүс төр ч юм баг тий. Тийм ер нь бол нэг 10 жил даваад гараад ирэхээр ихэнх хосууд ер нь бол тэр лүгөө орчдөг. Гэтэ бол нь 10 жилийн үедэр нэг юм харилцааны хөрөлт гэдэг нэг үйл явц болдог л доо. Тэгээд тэр харилцааны хөрөлтийн үе шатыг давчих юм бол тэ би бинээсээ нэг уйдаал тэ залхаал нэг байдгал юм шиг харагддаг нэг юм хөндөрдөг үе яг 10 жил нэг орчин болсон хосууд дээр хөвчлэн тохиолддог л. Тэрэн дээрээ дахиад харилцаандаа шинэ дараагийн түвшин гаргаад апдейт хийж чадах юм бол буцаагаад би нэргөө тэмүүлж эхэлдэг яг гоё үеуд эхэлдэг. Бас тавь тэ. Нөгөө нэг яг энэ тохиолдол хүмүүс хөвчлэн хүүхэд олох ч юм уу шинээр гаргах ч юм уу иймэрхүү байдлаар нэг арга цагаач гэдэг юм эсвэл энэ магадгүй зөв ч юм уу нэг ийм зүйлсүүд хийгээд байдаг шүү дээ. Энэ ямар яадаг юм бэ? Яаж нөлөөлдөг юм бол? Хүүхэд гаргаад ч юм уу одоо нэгэн хэвийн байдлаас нэгэсэнд бол шинжилэлт хийгээд байгаа нэг хэлбэрл гарч ирж байна л та тий. Ер нь одоо ингээд эргэн тойрон хараад ихэр нэх гоё ингээд тий настай хосууд мөртлөө нэг тийм гоё хосууд байдаг шүү дээ тий нэг юм гоё хоорондоо нэг тийм гоё ингээд нэг юм нэлон гэж хэлэхэд таашинд зөөр тэр нэг настай хүмүүс болохоор нэлон харагдаад байгаа боловч тэр хосууд өөрсдийнхөө хоорондоо бол гоё юм харилцаан шинээрээ байгаад байгаа байхгүй. Байнгын шинжлэхтэд яваад байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бодохоор би хайртай болцсон гэдэг ойлголттой. Би хайрлцсан болцсон гэдэг ойлголт. Хайр тасралтгүй үргэлжилж өссөн дэвжиж явдаг зүйл. Нэг байрандаа гацаад удчихаараа буцаагаад унаад байдаг зүйл байхгүй. Тэгэхээр хайрласаар байхын нэр нь өөрөө хайр. За хоолой дийшлээ. Дитэн бүрдэн дээр одоо хайр сэтгэлээ үед яаж нөлөөлж? За дитэн бүр жоохон аюултай. Нөгөө подкаст хэлхийн өмнө нөгөө soulmate энэ төр ярьж тэрүүтэй холбоотой болов ч. Яг зөв тийм. Одоо twin flame soulmate гэдэг тал руугаа холбогдоод ирдэг. Ихэвчлэн амьдралын мөн чанарыг эрэлхийлээд ирэхлээрээ илүү сүнслэг хайр дурлалыг хайхад эхэлдэг. Илүүд одоо тухайн хайр дурлалаас утга учир хайж эхэлдэг. Мөн чанартай илүү юм сүнслэг юм одоо хэдэн 100 мянган жилийн хайр мэрэгдэг шиг те бүр тиймэрхүү тийм утга учируудыг хайрж эхэлдэг. Эсвэл тэрийгэ бүтээх гэж зорж эхэлдэг. Тэгэд нэг харилцааг те ингээд нэг л тийм гоё сүнслэг гүн гүнзгий мэдрэмжтэйгээр илүүд нэг тийм те одоо бараг дараа төрүүлсэн үсэндээ хүртэл хайрлцсан ч байт юм уу. Ихэвчлэн хосын харилцаан дээр анх дөнгөж дурлцж байхдаа тиймэрхүү юмсууд бол зарим хосууд ярьдаг штэ те. Гэхдээ тэм хүрдэн дээр бүр нарийнараа тухайн хүн өөрөө энэ 6 хүрднүүдээ зөв
те дүүргээд 7 дахь хүрт рүүгээ буюу титэм хүрт рүүгээ өөрөөд ороод амьдралын мөн чанарыг эрэлхийлээд эхлэхлээрээ нөгөө нэг twin flame гэж яриад байгаа. Twin flame-үүд хөвчлэн юу адаг л да. Би биндээ өвдөлтөөр ирдэг. Өвдөлтөөр ирдэг. Амьдралд сургамж, сургалт болж ирдэг. Дараагийн шатанд нь ахиулах гэж дандаа хөвчлэн twin flame-үүд гарч ирдэг амьдрал дээр. Soulmate-с ялгаатай. Ялгаатай. Soulmate нь болохоор амьдралын хамтын зорилго, тий? Одоо хамтарсан байдлаар нэг сүнс гэдэг ухагтхуунаар гарч ирдэг байхгүй юу? Хамтын өсөлт гэдэг тал руугаа дандаа. Twin flame болохоор ерөөсөл нэг удаа та тухайн хүнд ингээд томоохон амьдралд нь сургамж өсөлттэй сануулга болоод тэр нь болохоор сайн ч байж болно, муу ч байж болно. Тэр болохоор заавал одоо ямар нэгэн одоо хайртай хүн одоо хос биш байж болдог. Twin flame. Soulmate-үүд болохоор бидний амьдралд илүү урт хугацааны буюу нөгөө сүнслэг хайр дурлал энэ зөвхөн энэ амьдрал гэдэг биш дараагийн хайр дурлал өмнөх хайр дурлалч байт юм уу тэр зүйлсүүдээр орж ирдэг байхгүй. Тэгээд илүүтэй түрүү нөгөө ярьсантай мэлмийн үрдэн дээр нөгөө хамтыннууд нь цаанаасаа өссөн дэвжээл байдаг. Илүү утга учирлаг гүн гүнзгий урт хугацааны хайр дурлал өнгөрсөн ирээдүй одоо цаг 3 нийлж эхэлдэг. Энийг одоо нэг мэдрэх тохиом гэсэн юм байх уу? Тэрийг ер нь бол хараа өөрийгөө олоод таньсан хүн ер нь бол хинтээч soulmate байх боломжтой болчдөг. Ер нь бол бүрэн гүц таньсан хүмүүс дээр бол нэг гэж байдаггүй юм байна. Тийм үү? Тэгэхээр юу гэж хэлээд нь гэхээр үндсэндээ бол тодорхой хэмжээнд гэрлийн орон зай сүнс нь үнэхээр өндөр түвшинд хөгжсөнтэй тэлцсэн сүнснүүд болохоор ер нь юу таарч эвсэж зогцож чаддаг. За тэгэхээр энэ soulmate буюу энэ өндөр түвшний сүнснүүд бас тийм их байж чадах уу тэгэхээр хүн болгон яг энэ сүнсний тэр өндөр түвшинд бас хүрч чадах хэсэг нь эргэлзээтэй бас нэлээд урт хугацааны замнал туул болдог л доо. Тэгээд одоо яг энэ soulmate хүмүүстэй ингээд тэгвэл би яг ингээ ханлаа явжсэн чи яг миний soulmate биш байсан. Би өөрийнхөө soulmate-ийг олсон гэх нэг хүмүүс бас тэгж ярих тохиолдлууд байна шүү дээ. Soulmate-нүүд зөвхөн энэ амьдралтай хайрлаж дурлцах тийм хамаатай биш. Илүү урт хугацааны байдал дээр зоригтой байж болдог байхгүй юу? Тэгэхээр заавал одоо та нэг soulmate-ийг л одоо зөндөө олон хүүхдтэй олчоод те тэгснэ ингээд нэхгүй хайрдуул амьдралыг бүтээ явжснаа гинт soulmate мэдгээ явуулаас хэцүү шттэ те. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нь нөгөө хүнийхээ өөрийнх нь хажуудах хүнийхээ сүнслэг хөгжлийг давхар анхаардаг те. Өөрийнх нь бухамсар дээр нь давхар ажиллаж чаддаг. Тэгээ хамтын тэр нэг гоё ойлголцлыг нэг нь хөгжөөд яваадах биш нөгөө талаа давхар хөгжүүлдэг байдал титэм үрдэн дээр гарч ирдэг байхгүй юу? Ер нь бол одоо нөгөө зүрх үрднээс ахуулаад бусдыгаа ойлгоод хайрлаад эхэлсэн шүү дээ тий. Титэм үрдэн дээр болохоор бүр сүнслэг төвшөнд нь хайрлж эхэлж байгаа байдлууд гарч ирдэг. За баярлалаа. Яг үндсэн 7 үрдэн дээр хайрын тухай ойлголтоо ярьчин тийм үү? Энэ залуучуудад одоо яг энэ хайртай холбоотой сонголт шийдвэр гаргалтын дээр маш их алдаа гардаг. Энд дээр нэг ерөнхий одоо нэг юм байвал зүгээр идэх шүү гэдэг ийм зөвлөгөө өгч болох уу та? Тэгэхээр хайр дурлалыг нэг тийм айгаад те нэг юм би одоо ингэдэж штэ тэгэл ийм царайцтай тийм би хаатай ийм гэд өөрийнхөө сонголт шийдвэр гаргалтуудыг ингээд хараарай. Одоо би тийм хүн сонгоно гэж байгаа одоо хүн болгонд нэг тийм гоё ханаа тийм хүн сонгоно гэсэн нэг юм дотор нэг юм зураглал байдаг штэ тий. Тэр зураглалуудаа энэ 7 хүрдэн дээр аваад үзээрэй за. Тэнгууд тэрэн дээр юу гарч ирэх вэ гэхээр нөгөө гоё царайцтай тийм би хаатай гэдэг юм хөвчлэн байгаадах юм бол та доод 3 хүрднээс ахаагүй байх шүү. Тэгэхээр таны амьдрал нэлээд адармаатай урт хугацаатай асуудалтай амьдрахаар байх шүү. Та өөрийнхөө яг тэр бичгэлсэн би ийм л хүнтэй сууна гэдэг зүйлсэн дээр өшөө нэг сайн анзааргаад ажиглаад те тэрэн дээр өшөө би яг юу хүсээд байна дандаа авах гад байгаа хэлбэр байна уу эсвэл өгье гэдэг хэлбэр байна уу гэдгийг анзаарна. Хүмүүс хөвчлөнтэй яг ингээд хайрлах гад байгаа мó эсвэл хайрлуулах гад байгаа мó гэдгээ мэдхгүйгээр хосын харилцаанд орчдөг байхгүй юу. Тэгээ ихэнх хосууд хөвчлөнтэй зөвхөн өөрийгөө зөвхөн хайрлуулах гад байдаг. Энэ маань яадаг вэ гэхээр нөгөө зүрхэн үрт рүүгээ ороогүй байгаа хэлбэрүүд. Зүрхэн хэлбэр хүртэнд гэмтэл байгаа хэлбэрүүд байхгүй юу. Өөрөө л ойлгогдох гот, өөрөө л хайрлагдах гад те. Дандаа хүсэт байгаа хэлбэр. Тэр дутуу байгаа мэдрэмжийг хизээч босод хүмүүс бүрэн гүйц дүүрэхгүй. Хүн өөрөө дүүрэх
зүйл гэж байна. Бусад хүмүүс дүүрэх зүйл гэж байна. Тэгэхэд өөрөө л зөвхөн дүүрэх боломжтой зүйлээ өөрөө дүүргэж чадаагүй бол хизээч бусдаас тэр бүрэн дүүрэн мэдрэмжийг авахгүй байхгүй. Тэгэхээр дахиад би сануулад хэлээ те. Та яг хайрлагдах гэдэг юм уу, хайрлах гэдэг юм уу? Намайг хайрлчил би хайрлаа гэдэг гээд байдаг шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө дотоод сүнслэг хөгжил өсөл дэвшилтэндээ анхаарахгүй бол таны хосын амьдрал цаашдын одоо гэр бүлийн чинь амьдрал чинь нэлээд асуудалтай байх болно тий. Бид нар өөрлөгөө өнгийнхөөсөр аргагүй. Бид нар өөрийгөө таниагүй бол тий. Одоо цаашдын амьдралын зам ерөөсө тод харагддаггүй байхгүй. Тэгэд нөгөө нэг тий та яг хайчхаа тодорхой мэдэхгүй бол танд ямар ч морь тус болохгүй гэдэг байгаа байхгүй. Чигийн зааж өгөхгүй бол морь хайчхаа мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр чигээ мэддэг хүн ямар хүн байдаг вэ гэхээр өөрийгөө хинбэ гэдгээ таньсан. Өөрийгөө таних, олох, бүтээх гэд энэ чиглэл рүүгээ орцсон. Тэгээ би ерөнхийдөө ямар муу авиртай, ямар одоо алдаатай, буруутай энэ миний өнгөрсөн юу болсон, энэ надад яаж нөлөөс, би хүнд ер нь яаж ханддаг Тэ би ер нь хайрлах гэдэг юм уу, хайрлуулах гэдэг юм уу? Тэгээ хамтын одоо төсөөлөд байгаа миний сайхан амьдрал гэдэг зүйл яг юу юм бэ гэдэг тал руугаа харчих хэрэгтэй. Одоо энэ дээр одоо яг Заяны хань гэдэг хүүхдтун гаргаж ирээ л да тий. За өмнө нь бол манайхан одоо өөр подкастн дээрээс өмнөх подкастууд дээрээс сонссон баг. Эхлээд Заяны ханыг зам дээрээс гэдэг байгаа шүү дээ. Тэнгууд чинь Заяаны гэдэг дагавар чинь хамтах одоо хамаатуулах дагавар шүү дээ тий. Тэнгууд чинь Заяаны хань гэж байгаа юм. Тэнгууд нэг Заяа гэдэг хүүхдтун байгаа ч Заяанд хамааралтай хань байхгүй. Тэнгууд миний Заяа гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр миний сүнс удамшил. Би юуг сонгож ямар зорилгоор дэлхий дээр ирсэн бэ? Би энэ хүн төрлийг авч ирсэн бэ? Тэр замаараа явж байхад учирсан ханыг Заяаны хань гэдгээ. За тэгэхээр би өөрийнхөө яг хувь Заяаны сүнслэг замлынхаа зам дээр те тэр хувь тавилан дээр яг гарсан юм уу? Би яг дотоод сүнснийхаа чин өмнөхүү зорилгоор амьдарч эхэлсэн юм уу гэдгээс шалтгаалаад та тэр яг Заяаны хантайгаа уулзрах хэсэг чинь шууд хамаарна. За тэгсэн чинь амьдрал хөвжсэн чинь Заяаг байна. Тэг өөрийнхөө яг Заяагаа олчлоо шүү дээ. Тэгсэн чинь хань нөгөө Заяагүй хань юм шиг санагдаад. Тэг яг Заяаны хань биш юм шиг санагдаад эхэлж болно шүү дээ. Энэ дээр юу вэ гэхээр те тодорхой хэмжээтэй өөрийнхөө Заяагаа олсон бол нөгөө хүнийхээ Заяаг олж өгөхөд нь туслаа. Ингэж явж явцдаа хайрлалцал өөрийн ирэхгүй бий болдгоо. Салах гадах шаардлага байхгүй. Заяагаа хамтдаа бүтээгээд эхэлж байгаа байхгүй те. Тэгэхээр Заяаны хань гаднаас хайдаг зүйл биш, дотроо бий болдог зүйл байхгүй. Тэгээ одоо манай жишээлбэл дээд багш нар дээр одоо жишээлбэл ингээд юм хаттууд ингээд хэлдэг байхгүй те. Энэ одоо миний энэ биш те. Миний энэ царайц, миний энэ сэтгэл оюунсны, миний энэ гар, миний хизээ нэгэн өдөр хайрлах, намайг хайрлах хүний гар байхгүй гэж байгаа байхгүй. Миний энэ гараас сатах штэ. Тийм болохоор одооноос би энэ гараа хайрлна гэж байгаа байхгүй. Тэ? Тийм бүрэн дүүрэнтэй анханасаа тэгж хайрлж штэ бүр тэ. Нөгөө ирээгүй байхад нь бүр зориулж. Бүр ирээгүй байхад нь зориулж өөрийгөө бэлдэж байгаа байхгүй. Тэнгууд одоо бидний яг эртний одоо хаад хаттууд дээр тэ. Яг тэр ирээдүйн хань тэр хаад хаттад тэр яг өндөр хэмжээний тэр нөгөө хүнтэй хосын харилцаан дээр гэр бүлийн харилцаан дээр өндөр хэмжээнд бэлддэг байсан байгаа байхгүй. Тийм өндөр хэмжээнд бэлдэж байгаа юм чи яг тэр төвшний хүн л юм байна. Тэр төвшнийхөө хүнтэйгэл тухайн хүн өөрөө яг ямар төвшөнд байна тэр хүн одоо төвшнийхөө хүнтэй өөрөө өөрийгөө үнэлдэг, хүндэлдэг, өөрөө өөртөө үнцэнтэй, дотроо үнний зарчимтай, өөрийгөө авч үзэх байр суурь өндөртэй хүмүүс хизээч буруу сонголт ч юм уу те хоёрын хооронд сонголтууд хийдэггүй. Маш урт хугацааны том зорилготойгоор сонголтуудыг хийдэг. Нэг юм үг гэдэг чинь гунгасан нэг намайг тоохгүй гутлаач ирсэн би тоохгүй гэдэг яг энэ дундч дээр байгаа хүмүүс ямар зүйлгүй. Дундч дээр байгаа бол те та өөрөө одоо спэлтэй гэрлээ хасаа. Ирвэх өөрөө ирнэ гэж байгаа байхгүй. Нөгөө дэнлүү шиг юм биш үү? Тий. Тэгэхээр ирвэх нэдийн хойноос хөөцөлтөд яваад байх юм бол та гэрлээ хасааж амжаагүй байгаагийн шинж. Нэгэнд та гэрлээ хасаацсан бол тэртээ тэргүй
эргэн тойронд чинь ирвэхэ байна уу, ялаа батхан байна уу те, баасны ирвэх байна уу, гоё чамын ирвэх байна уу, хүссэн хүсээгүй ирдэг юм а. Тэр гэрлийн хасаа гэдэг маань төлөвш, ёс зүйтэй бол өөрөө өөрийгөө тань, ол, бүтээ, өөрийнхөө дотоод сүнсний гүн рүүгээ, сэтгэлийнхаа гүн рүүгээ ор те. Өөрийнхөө амьдралын хувьд чанартай хүчтэй болоо тэгэл. Тэгээд ирэхэр хүссэн үсээгүй эргэн тойронд чинь тэр зүйлсүүд ирнэ. Тэгэхээр та гэрлээ хасаад чадах юм бол эргэн тойронд чинь аяндаа гэрэл рүү чинь бүх зүйл хурдаг юм аа. Энэ бол бүр орчлонгийн хууль шүү манайхаа. За одоо нэг энэ нийгэм дээр яг юм ганц би ээж аваад айгүйх байна л да тий. Тэгээд бид нар за одооч би нэг заяны антайгаа ч юм уу тий нэг сайхан амьдралын антайгаа учрах өнгөрлөө ингээд ганц биеэрээ насаад дуусахыг дааж гэдэг юм уу. Яг ингээд нэг бодол болцсон тий. Энэс яаж гарахаа мэдэхгүйс л энэтэйг эвлэрсэн байгаа. Энэ хэсэг бүлэг нөхдүүдэд юу гэсэн үг нөхдүүд. Нэг тийм нийгмээс ангид хүмүүс юм шиг тий. Нийгмийн цөөх юм шиг айгүй хэвгүүгээр олон болцсон байгаа даа шүү дээ. Улам л олон болоод байгаа тий. Энэ дэр юу вэ гэхээр өмнөх харилцаанууд дээр одоо ямар алдаа гаргаж ирсэн. Одоо ихэнх салсан хосууд дээр тэ ингээд байдаг шүү дээ. Ихэвчлэн та салчаад нөгөө хүнийгээ дандаа буруутгасан байдалтай. Тэр хүнээс л болсон гэжсэн бодолтой байвал уучлаарай тэр таны алдаа шүү. Тэн дээр таны дараагийн сонголт шийдвэр гаргалтан дээр чинь ямар ч өөрчлөлт өсөн дэвжилт гарч ирэхгүй. Надаас шалтгааллах зүйл юу байсан бол, хэрвээ би яатсан байсан бол, ямар байсан бол, юу яах байсан болоо. Тэ би яаж ойлгосон бол гэж өөр төрөй төвлөрсөн шинжтэй байх юм бол дараагийн харилцаа танд ирэхэд ойрхон байж болно. Яагаад гэвэл та дотроо тэр тухайн алдаатай буруу харилцаанаас тэ алдаатай сонголтноос сургамж аваад сургалт аваад дараагийн харилцаанд ингээд төлөвшчихөж байгаа байхгүй. Тэр одоо нэг юм гоё үг гэдэг л да тэ. Яг ингээд жинхэнэ хантайгаа хайртайгаа уучирчаа тэ. Чамаас бусадтай би хайрлахад суралцлаа гэж байна. Тэ. Тэгэхээр яг тэр үгийг хэлэх хүртлээр өөрийгөө нэлээд сайн бэлдсэн байх хэрэгтэй. За тэгээд хоёрдугаар гэх юм бол тэ өөрт нь ингээд би оройтсон тэ би одоо ингээд өнгөрсөн гэдэг хугтхан байхгүй. Бүх зүйл тасралтгүй шинжлэгдэж өөрчлөгдөж байгаа. Хаа нэгэн газар таныг бэлэн болохыг хүлээгээд байж идэх хүмүүс байдаг байхгүй. Заримдаа тэр хүн бэлэн болоогүй болохоор заримдаа энд нэг ажил ч юм уу нэг зүйл бүтдэггүй тохиолдлууд байдаг. Энэ ихэвчлэн нөгөө soulmate дээр, TV flame-нүүд дээр заяаны ханууд дээр эсвэл одоо сүнсний гэрээллэр төрсэн андууд дээр сүнсний гэрээллэр төрсэн сүнснүүд дээр иймэрхүү асуудлууд ихэвчлэн бас тохиолддог байхгүй. Нөгөө үйл хэрэг явагдмаар байдаг. Гэхдээ нэг л юм дутаад гацаад удаашраад байдаг. Тэгэхэд ганцхан тэр хүн гарч ирэнгүүт бүх юм өөрөө дэлгэрээ явчихдаг. Тэг гих мэтлэн зүйлсүүд байгаа байхгүй. Яг түн шиг та өөрөө бэлэн бол тэ. Тэр тухайн хүн нэгний тусыг авахд хүртэл чадамж, төлөвшил, ухаан, төвшин хэрэгтэй байт юм байл та. За одоо нөгөө хүрд тэгээд дээр нь хайр сэтгэлтэй холбоотой ярьсан юм чи одоо зүрхэн хүрдэн дээр ингээд энэ гацаа боглоо чөлөөлж амжаагүй зүйлс тэр үсгэс хар хороосоо болоод энэ энерги урсгал нь ингээд эсрэг чиглэлд урсаад иж болох уу. Тэгээ чөлөөлтөө хийснээр энэ буцаагаад одоо эрэг чиглэлдээ ороод тэгээ яг учрах ёстойгоо учраад явдаг гэсэн нэг ийм ойлголт байж болох. Өнгөрсөндөх одоош бил ээж аавынхаа харилцааг дүнж байгаа бид нар шүүж байгаа те аав юм байсан ээж юм байсан. Бүх зүйлийг уучлах хэрэгтэй эхлээд. Тэгээд тухайн нөхцөл байдлыг сэтгэл хөдлөл бодлоо оролцуулахгүйгээр зүгээр ажиглалтын байр сууриас санд. Тэгээд тэрнээс ямар нэгэн байдлаар сургамжуудыг аваад эхэлтэй. Тэгээд тэрэнд талархах шалтгаан болж байгаа. Өмнөх алдаа оноотой харилцаан дээр талархах шалтгаан болж байгаа. Тэгээ юу сургасан ойлгож ухаарсан зүйлээ харж хаа талархах шалтгаан гараад ирдэг байхгүй. Тэ? Тэгээд бүрэн гүйцэж чөлөөлсөн байдал тэр хүнд илүү их сайн сайхныг хүсэж эхэлдэг. Нөгөө хүндээ илүүтэй заавал ингээд юм биеийн хайрцал биш амьдралынхын цаашдынхын замлалт нь сайн сайхныг тэ гэрэл гэгээтэй зүйлсүүдийг өрөөж хайрлж эхэлдэг. Тэгээд яг хайрын энерги урсгал нь өөр. Тэгээд буцаагаад ирүүл болоод ангаагтаад зүв болоод урсаад эхэлж штэ. Тэнгүүт нөгөө хүмүүс нь зүв байдлаар ороод ирдэг, зүв байдлаар харилцаж эхэлдэг. Илүү ухаантайгаар, хайртайгаар зөвөр хайрлж эхэлдэг.
Энэ дээр нөгөө нэг энэ цаанаас нэг юм хайр цацарсан энэ төр гэл гоё ярьдаг шүү дээ. Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой гэд. Эднэр яг энэ бүрэн чөлөөлсөн ямар нэгэн юм сэвгүү байгаа байдлууд сэвгүү байгаа байдал өөрийгөө хүлээн зөвшөөрсөн бодит байдалтайгаа эвлэрсэн байдал. Тэгээд нөө өөрийнхөө гүн рүүгээ орсон байдлууд ингээд нэг юм цаанаасаа бүрэн дүүрэн нэг юм мэдрэмжийг хүнд сэргээрээ нэг жоохон бараан царайтай нүдний гунигтай тий нэг өөртөө итгэлгүйгээл тэгэхээр бас л яг энэ зүрх үрдний гэмтлүүд яг энэ хайрын хэрхэлэмжний юмнууд байна гэд бас ойлгож болох уу болно тий одоо нэг бас нэг юм жишээ байгаа одоо аавч хорин ингээд салцсан тий одоо тэнгуутаа ингээд одоо ээж нь ч юм аавд нь ингээд өөрөө хоёр хүүхэдтэй ингээд өсөгдөг ч байт юм уу. Тэгээ би хоёр хүүхэдтэй бодоод салахгүй байгаа ч байт юм уу. Эсвэл би хоёр хүүхэдтэй бодоод одоо хүүхэдтэй бодоод би хүнтэй суухгүй ч байт юм уу. Тиймэрхүү тохиолдлууд ингээд хүмүүс зөндөөх ярьдаг л да над дээр. Тэнгуут хизээ нэг өдөр тий хүүхэд чинь том болно. Тэгээд одоо жишээлбэл манай аав ээжтэй надаас болоод ганц би маш удаан хугацаанд амьдэрсэн байвал би ялтан юм шиг болчихж байгаа байхгүй. Би эзэн нэг өдөр амьдралыг ойлгодог болно шүү дээ. Та яагаад миний төлөө ээж та ганц би явсан юм бэ? Тэ яагаад хүнтэй суугаагүй юм бэ? Тэгээ миний төлөө тэр хүн ганцаархнаа ингээд амьдралыг ингээд аваа явцсан гэхээр харамсалтай байгаа шүү дээ, тэ. Хизээ нэг өдөр танаас тэгж асуух байхгүй. Асуудгүй маа гэхэд хайрын санагдана, тэ. Тэгэхээр хоёр хүүхэдтэй ч юм уу, гурван хүүхэдтэй ч юм уу, тэ ингээд хүүхэдтэй ер нь хайртай бол зүгээр л үр хүүхэд чи одоохондоо баг жоохон ойлгохгүй байж болох ч гэсэн та хайрлагдах хэрэгтэй. Та хайрлагдаж болно. Та хантай уулзрах хэрэгтэй. Одоохондоо хүүхдүүд чинь ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр нэг тиймгээд би хүүхдүүдээ бодоод одоо шил хүнтэй суухгүй байгаа гэдэг зүйлийг нэг их битгий хэлээрээ. Та өөрийгөө тодорхой хэмжээнд өмнөх харилцаануудаасаа туршлага аваад сургамж аваад ойлгоод ухаардсан бол хүүхдүүдийнхаа төлөө дараагийнхаа хүнтэй уулзрах хэрэгтэй. Тэрэнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Яг үүндээ хүүхдүүдэд бодоод гэсэн чинь бүр эсэргээр яг хүүхдийнхаа төлөө юм шүү дээ. Тэгээ ганцаараа амьдралыг аваад явна, нэг хүн нуруундаа аваад явна гэдэг чинь хүнд шүү дээ, тэ. Тэгэхээр чин нэлийн асуудалтай зовлонтой тэгээд хүүхдүүдтэй нөхөртөөгөө ч юм уу их нэртэйгээ хамт үүрэх байсан ачаагаа хүүхдүүдтэй үүрүүлээд эхэлчихдэг байхгүй хамгийн эцэг. Тэгэд хүүхдүүд нь өөрийн мэдлгүй тийм ачаатай өсчдөг. Тэгэхээр чин тэрний оронд зүгээр л та хайрлагдaltaа тий. Тэгэд ямар нэгэн байдлаар одоо хамтай болол тоо тий. Тэгээ болыйгээ болчихгүй л дээ. Гэтэ би одоо ингээд тодорхой хэмжээний ингээд мэдээллүүдийг танд хүргэсэн байх. Та хайрлагдах хэрэгтэй шүү. Та дотор чин тэр хайр бий болж иж гаднаас тэр хайр ирдэг юм аа гэдгийг санах хэрэгтэй. За яг нэг ийм нийгэмд байдаг ерөнхий төр зургуудыг л хоёулаа төрнөөс хойш яриад байл та. Одоо нэг мөсөн дуусгах гэдэг шиг. За юу дуусгах вэ? Нөгөө нэг ингээд эхнэр нөхөр нь арай эрт нэг өнгөрцөн. Тэгээ хүүхдүүд нь ингээд том болцсон. Тэгээд нөгөө нэг ганцаараа байгаа тохиолдлууд идэг шүү дээ. Аль нэг нь. Тэгээ нөгөө нэг зааны хүнтэй нийлчих гэхээр нөгөө хүүхдүүдээсээ санаа зовоод ч юм уу. Эсвэл хүүхдүүд нь та одоо болохгүй шүү хөгшөрчөөд ч гэдэг юм уу. Нөгөөх нь бас хүлээн зөвшөөрдгөө ч юм уу. Тэгээ нэг ийм тохиолдлууд яавал зүгээр вэ? Тэгэхээр бусдын сонголт шийдвэр гаргалт бусдын амьдрал үр хүүхдүүд чинь тэр дэдрэгүү та өсгөөд ч юм уу тэ ингээд амьдэрсэн. Тэгэхээр та одоо өөрийнхөө энэ амьдралыг өөртөө ав тэ хитрхи дандаа бусдыг бодож бусдын өмнөөс биш та бас хайрлагдах хэрэгтэй гэдгээ миний түрүүний ярьсан жишээ чи одоо яг саний наад жишээ ч юм байхгүй. Тэгэхээр одоо тэр хүн өнгөрчлөө гэд одоо би нэг тийм хуурах гээд байгаа юм биш шүү дээ тэ. Бид нар нэг тийм хуурах гээд байгаа юм биш. Цаашдаа ганц бие амьдрахын амьдралыг хүнчтэй ачаа маш ингээд хариуцлага маш ихтэй. Тийм болохоор зүгээр л та өөрийнхөө дотортой яг ингээд ярилцаад тэр өнгөрсөн үнтэйгээ ч юм уу те ярилцаад тэр зүйлсийг бий болгох боломжтой байхгүй. Хүүхдүүд нь яаж хүлээж авал зүгээр юм бэ? Нөгөө эсэргүүцэд идэх тохиолдолд. Тий. Хүүхдүүд нь одоо тухайн хүүхдүүдээс л хамаарах бах та те. За энийг сонсож байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд те тэр дэдрүү таныг аав ээж чи ингээд тодорхой хэмжээнд үүрэг олцоо гаргаад өсгцэн тий. За өсгөөгүй байлаа гэж тэр хүний амьдрал байхгүй. Тэр хүнд бас өөрөөрөө амьдрах боломжийг нь өгөх хэрэгтэй. Тэр хүн хайрлагдахгүй бол хайрлахгүй бол хизээч дүүрэн мэдрэмжийг авахгүйгээр эргээгээд хажууд ойрхон байгаа хүмүүсээс нэхээд эхэлдэг юм а ил далдаар янз бүрийн аргаар шүү. Тийм болохоор та
тэ одоо ээж аав чинь ямар нэгэн байдлаар ганц бий байгаа бол зүгээр л тэр хүнд хайрлагдах эрхийг нь өөрийнх нь амьдрал сонголт шийдвэр гаргалт нь өөрт нь өгөөрэй. Тэгэхгүй бол таны амьдралд буцаагаад эргээгээд нөлөөлдөг шүү. За ерөнхийдөө миний асуух асуулт дуслаа. Тэгээ энийг сонссон хүмүүс нэг зүрхэнд нь нэг юм оч гэрэл ингээ ямар ч гэсэн таныг өгчлөө гэж харлаа. За тэгээд миний асуугаагүй таны ярих зүйлээ байвал та дэлгэрүүлээ цааш ярина уу? Тэгэхээр орчлон ертөнц тэр чигтээ өөрөө яг хайран дээр тогтдог гэж хүмүүс ярьж байна. Яагаад яг хайран дээр тогтдог юм бэ гэдэг зүйлтэй. Тэгэхээр ойлгогдох гэдэг ганцхан зүйл байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бүх зүйл орчлон ертөнц өөрөө гэрлийн энерги одон гэрийнхаа хуулиараа амьдарч байна л да тий. Энэ дэр хайрыг өөрийг нь хайрл гэж байгаа байхгүй юу? Хайр гэдэг орчлон ертөнцид даяар нэг явагдаад байгаа зүйл байна шүү дээ тий. Тэгэхээр яг энэ хайрыг өөрийг нь хайрлна гэхээр хайр өөрөө яг яаж ажилтгийг ойлгочих хэрэгтэй. Өнөөдөр таныг бүтээх гэж те аав ээж чинь хайр дурлалаар өвөө эмээ чинь хайрдал өвөө эмээгийн аав ээж өвөө ингээд хэдэн 100 мянган хайр дурлалуудын дунд та бүтээгдсэн хүн байж байна. Тэр их хайрын бүтээл та шүү. Тэр хайрын энергинд уусах хэрэгтэй. Тэрийг хүлээж авах хэрэгтэй. Тэгээ энэ болохоор ингээд ярихаар бүр дахиад том сэдв болж гарч ирэх гээд байна. Ямар ч зүйл энэ бол сургалтын дээр бол байдаг. За тэгээд өнөөдрийн подкастыг сонссон танд гүн гүнзгий, эрүүл, үнэн, сайн сайхан гэрэл гэгээтэй сүнслэг хайрыг өрөөй, тэрийг бүтээхийг, бий болгохыг зоригдол болохоор амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.